2027 оны хөгжлийн хөтөлбөр хэлэлцэж өнөөдөр улсын хурлын тогтоолын төслийг одоо хэлэлцэж байна. Маш чухал асуудал хэлэлцэж байгаа энэ цаг үед одоо бас ерөнхий сайд минь алга байна. За Абубакр сайдаас асуунаа. Гэр бүл нийгмийн хамгаалалт хөтөлбөрийн яамны сайд. За та сайдын ажлыг яваад бол багагүй хугацаа өнгөрлөө. Яг үнэндээ өнөөдрийн орж ирж байгаа 2027 оны хөгжлийн хөтөлбөр дээр таны оруулсан одоо энэ хүний хөгжил гэдэг бүлгийг би харж үзлээ. Энд тодруулах тайлбар авах зүйлүүд хэд байна. За энэ хүний хөгжлийн бүлэг дундаж давхрыг нэмэгдүүлнэ гэсэн байна. Та сая ярихдаа бас сайн зориг гишүүний асуултанд худлаа хариулчих шиг боллоо тоогоор. Яагаад тэгэхээр энэ дундаж давхрыг нэмэгдүүлнэ гэд заачаад амьдрал дээр яг энэ дундаж давхрыг бодитоор нэмэгдүүлж байгаа юм ерөөс огтхон харагдахгүй байна л та. 2025 онд энэ суур төвшин 5363, 2027 онд 5903, зөрүүн та боддоо 540 ажлын байр нэг хүн нэмэгдсэн байгаа иргэнээр. Тэгэхэд энийг 46 тэрбумыг энэ 5903-т ингээд хуваагаад үзэхээр ер нь нэг хүн доногдох зээл бичил бизнес эрхэлж байгаа энэ зээл эрхэлж байгаа хүмүүс чинь ерөөсөө нэг 8 орчим сая төгрөгийн л зээл оногдох юм биш үү? Ийм жижигхэн юм тавьсан баг жишээтэй. Тэгээ энэ 540 энэ ажлын байр энийг та одоо ер нь бол залуучууд, эмэгтэйчүүд, дээр нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд энэ бичил бизнес үйлдвэрлэл эрхэлж байгаа, жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэдэд ингээд харуулахаар энэ айгүй инээдэнтэй та харагдаж шүү. Та энд ерөөсөө ямар нэгэн бодлого барьж ажилласангүй. Өнөөдөр Монголын нийгэмд дундаж давхаргын асуудал иргэдэг өстө ганц бухимдуулж байгаа энэ сегмент бол дундаж давхарга шүү дээ. Яг үннийг хэлэхэд миний хажууд байж байгаа туслах зөвлөхүүд хүртэл дундаж давхаргад амьдарч байгаа. Зээлээс зээлд амьдарч байгаа. Бүгд зээлтэй. Олсон цалингийнхаа орлогыг бүгд зээлд өчөж байгаа. Энэ Монголын нийгмийн дундаж давхарга өнөөдөр та ядуур руу шилжээд одоо хэдэн жил болж байна. Ядуунд доошоо нийт ядуур руу шилжчихсэн. Энд та сайд хүний хувьд дөрвтэй яг энэ хөгжлийн хөтөлбөр дээр бодлого бүр боловсруулж оруулж ирэх ёстой байсан шүү. Одоо та яг надад хариулаарай. За тэгээд энэ хуурайд хөдөлмөр эрхэлж байгаа иргэн бичил үйлдвэрлэл үйлчлэгээ явуулж байгаа. За дээр нь эмэгтэйчүүд гэж байгаа. Залуучууд гэж байна. Хөдөлмөрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг энэ 46 тэрбум тавьсан. Эмэгтэйчүүд дээр 5.7 тэрбум. Залуучууд дээр 9.3 тэрбум. Дараа нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд дээр 11.4 тэрбум гэд төсвийг бол хангалттай тавьж зоож өгсөн. Тэгвэл яг эн чинь яг тэр сегмент зорилттой түвшиндээ очиод үйлчлэх ямар шалгуураар яаж ангилаад ямар хэмжээний зээлийг хизээ яаж олгох энэ талаар тодруулга авъя. Нэг. За дараа нь энэ ажилгүй орлогогүй энэ залуучуудын нийгмийн асуудал, тэр дундаа оюутан залуусын асуудал. Өнөөдөр гэр орноосоо хотод сургууль сурчаад хагас цагийн хөдөлмөр одоо энэ CEO энэ шиг ийм компани юунд үйлчлэгээний газруудад ажиллаад нөгөө хөдөлмөрийн хөлснөөс эндээш нийгмийн даатгалын шимтгэлийг тооцоолж аваад байгаа. Энийг та энэ дээр одоо ер нь анхаарч ажиллаж ямар арга хэмжээ авах гэж байгаа вэ? За Бачимэг гишүүнийхээ асуултанд хариулт маш чухал асуудал одоо хөндөж тавьж байна. Бизнесийн салбарт байсан учраас бас энэ жаргал зовлон бас мэдж байгаа бах. За дундаж давхаргын тухайд асуултыг бол манай энхээр сайд илүү хариулах болов гэж бодож байна. За гэхдээ одоо яг таны сая хөндсөн энэ залуучуудыг одоо хөдөлмөрт бэлдэх энэ хөдөлмөрийн зах зээл дээр өнөөдөр үүссэн байж байгаа энэ ур чадварын ялгаа яаж арилгах, ямар тогтолцооны ямар шинжилгэүүд хийгээд байна вэ гэдэг нэг зүйлийг та асууад байна. Тэгэхээр өчигдөр та анзаарсан бах. Өчигдөр одоо манай төрийн өмчийн 30 одоо мэргэжлийн сургалтын үйлдвэрлэлийн төв буюу одоо коллеж болсон 30 коллежийг бид нар Монголын хамгийн том одоо баялаг бүтээгч 30 компанид одоо менежментийн бүрэн шилжүүлж байгаа. За тэгээ өчигдөр бас давхар ямар гэрээнүүд хийгдсэн бэ гэхээр одоо яг энэ эмсөө төгсөж байгаа хүүхдүүдэд жижиг дунд үйлдвэрийн одоо сангаас яг гарааны бизнесийн санхүүжилтүүдийн өөрөө ажлын байр бий болгож байгаа залуучууд гарааны бизнесийн одоо санхүүжилт болох зээлүүдээ манай жижиг дунд үйлдвэрийн сангийнхан зарласан. За манай хөдөлмөр эрхлэлтийн сангийнхан бас адилхан. Яг одоо өөрөө одоо төгсөөд ажлын байраа бий болгож байгаа улсуудад гарааны буюу стартапын одоо энэ зээлийн бүтээгдэхүүнүүд зарлж байгаа. За энэ дээр нь мэдээж шинээр ажилд одоо гарч байгаа ажлын байр байгаад одоо бий болгож байгаа улсууд чинь зээл авъя гэхээр мэдээж одоо үл хөдлөх хөрөнгө байхгүй шүү дээ. Баталгаа хөрөнгө байхгүй.
За тэгэхээр зээлийн батлан даалтын сан бол одоо энэ дээр ажиллаж бас тодорхой нийт авах байгаа зээлийнхэн тал хүртэл дээр одоо зээлийн батлан даалтын сан одоо гаргах. За тэгээд мэдээж одоо манай тэргүүлэх аж ахуйн нэгжүүд МСС, АПО, өчигдөрч одоо Очиргад захирал, Бат сайхан захирал, Баатар сайхан захирал, манай Төмөн гэрэл захирал, Цэлмүүн захирал гэл мах гэдэг бүгдээрээ л тэргүүлэх захирлууд ирж нэг одоо энэ коллежуудыг хөл дээр нь босгох одоо ийм том үүрэг хүлээж нийгмийн өмнө үүрэг хүлээж нөгөө талаасаа өөрсдөө одоо яг өөрсдийнхөө хүсэж байгаа одоо ур чадвартай мэрэгжилтнүүдийг бэлдэж авахын тогтцоод өөрсдөө ажил олгогч нар орж ирж байгаа. За энэ бол нөгөө Германы осмог тогтолцоо буюу одоо ажил олгогч төгсөгч хоёрууд хоорондоо ингээд ийм мэтгэлцлийн гэрээж ажиллангаа суралцсангаа ажиллах одоо ийм тогтолцоод шилжиж байна. Би ганцхан нэг жишээ дурдъя гэж байна. Газар тариалангийн компанид одоо мэрэгжилтэн бэлдэж байгаа сургуулиуд яг газар тариалангийнхаа үеэр л тэр хүмүүст дадлага хийх хэрэгтэй. Гэтэл манад одоо тэр танхимын ас нь одоо явдгоо тэр эд нөгөө газар тариалан дээр одоо ур чадвараа сурах хэрэгтэй тэр сургалтынх нь үеэр одоо ингээд хичээлээ сууж идэг нэг амьдралаас гажцсан нэг ийм тогтолцоонууд байгаад байна шүү. Тэгэхээр энэ тогтолцооны гажуудыг бид нар арилгаж одоо яг энэ мэрэгжлийн боловсрол, техникийн боловсрол дээр бол яг Монгол хүүхдүүдийн ур чадварын ялгаа арилж одоо хөдөлмөрийн зах зээл дээр байгаа энэ ур чадварын ялгааг арилгах энэ тогтолцооны шинжилгэүүдийг ингээд эхлүүлж байна гэдгийг би танд хэлье. Тэгээ хөдөлмөрлөлтийг дэмжих сангаас олгодог санхүүгийн дэмжлэг зээл бол маш бага Бачим гишүүнэ. 8 сая төгрөг, 15 сая төгрөг. Танд бол яг бага мөнгө бахал да. Малжуулах хөтөлбөргээ доктортой олон жил явуулж байгаа ийм хөтөлбөр байдаг. Одоо тухайн нэг иргэнд нэг одоо өрхөд 8 сая төгрөг өгөөд нөгөө малчин айлаасаа мал худалдаж аваад ингээд нөгөө айлыг тодорхой хэмжээнд орлоготой болгоод өөрөө тодорхой хэмжээнд одоо хэдэн толгой малтай болж ийм хөтөлбөрүүд энэ манай хөдөлмөрлөлтийг дэмжих сан чинь өөрөө одоо стартап буюу эхний л одоо тэр санхүүгийн одоо хэрэгслийг олгож шít. Цаашлаад өргөжөөд явъя гэвэл жижиг дунд үйлдвэрлэл өөр одоо том зээлүүд рүү явах хэрэгтэй. Манай хөдөлмөрлөлтийг дэмжих сан бол ерөөсөө ийм жижигээр эхэлдэг. Жишээлх юм бол өнгөрсөн жил бид нар 5535 ажлын байрыг одоо эргэжил болгохоор зориод ажиллаж байна. Өнгөрсөн жил бид нар 727 ажлын байрыг хадгалаад 69 ажлын байрыг шинээр бий болгосон. Ажлын байрыг өөрөө За Абубакр Саад та их хурлын танхимд их хурлын гишүүнийг доромжлохгүй шүү. Танд баг мөнгө байх энэ гэж та ярихгүй шүү. Би таныг энд танд хариуцлага юу байна тооцоолно. За та ер нь нийгмийн хамгаалал гэр бүл нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд болчоод Монголын нийгмийн дундаж давхраг хамгийн хүнд сегментийг өнөөдөр босгох, аврах, хамгаалах ямар ч бодлого барьж ажиллаагүй. Цаашдаа би танаас таныг яг энэ сайдын синтед байх хугацаанд байх туршид чинь би танаас нийгмийн яг энэ дундаж давхрын талаар асуулга асууж араас нь хөөцөлдөж таны энэ тавьсан 100 тэрбум энэ 46 тэрбум 9.3 тэрбум энэ 5.3 тэрбум төгрөгийн зарцуулалт энэ бүх гүйцэтгэлийг би танаас байнга нэхэж ажиллана гэдгээ өнөөдөр хэлье. Ер нь гэр бүл нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам бол өнөөдөр Монголын яг энэ иргэдийн гол асуудал хөдөлмөр олголт, хөдөлмөр эрхлэлт, энэ ажилгүйдэл энэ бүгдийг шийдэх гол гогцоо бодлогыг барьж суух ёстой байтал та газрын дарганараараа хэдэн тоо тавилчаад орж ирж аарахад ах шаардлага байхгүй. Энэ жишээ нь энэ хөгжлийн хөтөлбөр энэ номон дээр ядуурлын төвшинг 2022 оны байдлаар 27.1% байгаа гэж дүгнэж оруулж ирсэн. Үндэсний статистикийн газар 2 жил тутамд тооцоол гаргаж өгдөг. Яагаад 2024 оны энд статистик судалгаад мэдээлэл байхгүй байгаа юм бэ? 26-гаан бай гэхэд 25 бай энэ 24 оны судалгаа байхгүй. 22 оны байдлаар бид нар энэ ядуурлд ойртсон 346.4 одоо 914.2 мянга нөгөө ядуурлын доогуур шугамд байна гэж. Тэгвэл Монголд өнөөдөр Тэгэд ер нь хөдөлмөр эрхлэлт одоо ядуурлын төвшин бас дөрвтэй буурахгүй байгаа нь үнэ Бачим гишүүнэ. Яг энэ зөвхөн одоо энэ салбарын гэхээс илүү жишээлбэл өнөөдөр Монгол улсад хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн 50% нь эзэмшсэн дипломоос өөр хөдөлмөр эрхлээд байгаа. Энэ маань нөгөө талдаа боловсролын систем маань хөдөлмөрийн зах зээл дээр эрэлттэй байгаа болсон хүчингээ эрэлтэд нийлүүлж бэлтгэхгүй байна л гэсэн бас нэг дүгнэлт гарна. Жишээлбэл тийм ээ. Энэ маань эргээд нөгөө цалин хөлсний юутай
асуудалтай холбогдол явна. Би яг танд хэрвээ эмзэглсэн бол одоо уучлаарай. Яг 8 сая төгрөг гэхэр чинь би тэгэл хэлчлээ л дээ. Түүнээс энэ 8 сая төгрөг, 10 сая төгрөг, 15 сая төгрөг аваад тодорхой хэмжээнд нэгээс хоёр иргэнийг жилийн туршид ажилтаа байлгаад ажлын байраа хадгалаад дахиад өргөжүүлээд явж байгаа маш олон өрх бий. Би одоо энэ дэлгэрэнгүй мэдээллүүдийг ер нь ингээд яриад явж байхгүй бол бас болохгүй юм байна л да. Өнгөрсөн жил бид нар тодорхой хэмжээнд нийгмийн хангалтын сайдыг байх байс хэрэгжүүлсэн хөтөлбөрийн үр дүнг энэ жил бид нар тооцож харлаа л. Яг ядуурлыг бууруулна гэдэг бол зөвхөн дан ганц одоо гэрэл хөдөлмөрийн нийгэм хамгааллын яам гэхээс илүү одоо бүхий л яамдуудын төрийн бодлогын уялдаа холбоотой явж байдаг. Ядуурлыг зөвхөн одоо орлогоор хэмжихээс илүү амьдрах орчин, боловсролын төвшин, эрүүл мэндийн төвшин гэх зэрэг маш олон хүчин зүйлээс шалтгаалдаг. За манай яамны хувьд бол тодорхой зорилт тавин ажиллаж байгаа. 2027 онд 5,000 өрхийн 20,000 хүний одоо амжиргааг дэмжинэ гэдэг тодорхой хэмжээний төсөл хөтөлбөр юмнуудаа боловсруулад явж байгаа. Тийм учраас ядуурлын төвшин бол зөвхөн одоо нэг яамны эсвэл одоо ганцхан орлогын төвшин гэхээс илүү саяны одоо миний хэлсэн боловсролын төвшин, эрүүл мэндийн байдал, энэ хот амьдарж байгаа сум суурин газрын одоо хүртээ хэмжээ асуудал гэж маш олон зүйлс нийлжээж энэ ядуурлын төвшинг тодорхойлдог л. За гэрэл хөдөлмөрийн нийгмийн хамгааллын яамнаас зүгээс маш тодорхой 5,000 өрхийн 20,000 иргэнийг тодорхой хэмжээнд амжиргааны төвшин доогуур төвшөөс дээшээ гаргана л гэсэн зорилттой байдаг ажил.